За бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгөө цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгөө цагийн сэдэв Есүс бидний үлгэр дуурай гэсэн сэдэв байна. За тэгээ бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгөө цагийг эхлүүлцгээе. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдрийн чимээгөө цагаар дамжуулан таны үг биднийг босгон байгуулах болтугай. Тэгээд би танаас суралцахыг хүсэж байна. Таны үгээр амьдрахыг хүсэж байна. Тэгээд бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. 1-р Иохан 4:8 дээр эс хайрлагч нь Бурхныг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр гэсэн байна. Хайр бол харагдах зүйл юм. Бидний амьдралд ажиллаж буйс хүнсний үр жимс нь бидний зам байдал болон хүмүүст хандах хандлагаас харагддаг юм а. Хайр олон талтай бөгөөд үүнийг бид янз бүрийн арга замаар харж болно. Жишээ нь алмазан шигтгэхтэй бүгжийг гэрэлд аль талаар нь эргүүлж харахаас шалтгаалan өөр өнгөөр туяарч гялалцдаг. Хайрч гэсэн үүнтэй адил бид яаж хандснаас шалтгаалan янз бүрээр гялалцдаг гэж би итгэдэг юм а. 1-р Коринт 13:4-7 дээр бидэнд хайрын олон талын жишээг харуулдаг. Хайр бол төвчээртэй. Удаан хугацаанд юмыг хүлцэн төвчих чадвартай гэсэн үг. Хайр хизээч атаархдаггүй гэдэг нь өөрт нь байхгүй юмыг хүсэмжилдэггүй. Хайр ихэрхтгүй, бардам зан гаргадаггүй гэсэн нь өөр лүгээ анхаарал татдаггүй. Хайр зохисгүй, авиралдаггүй, дорд үздэггүй. Хайр өөрийнхөөрөө зүтгэдэггүй. Хайр зовлон зүдгүүрийг буруутгадаггүй. Хайр хизээч бууж өгдөггүй гэсэн байна. Бусдыг хайрлах арга замуудаас цөөхөн хэдийг л энд дурдсан шиг Бурхан биднийг ингэж л хайрладаг юм. 1-р Иохан 4:8 Бурхан бол хайр гэсэн. Тэр биднийг хайрлаж аварсан учраас одоо бид түүний хайрыг бусадтай хуваалцаж чадна. Бурханд дуулууртай байхын тулд бид Есүс рүү харах хэрэгтэй. Тэрээр 1-р Коринт 13 дугаар бүлэгт дүрсэлсэн хайрыг бүхэлд нь амьдралд хэрэгжүүлсэн Бурханы төгс төлөөлөл юм а. Тэр ямар ч нөхцөл байдалд бүр өөрийг нь хүмүүс эсэргүүцсэн ч хайраар үйлчилсэн. Колосой 3:12-оос 14-д хэлэхдээ тиймээс та нар Бурханаар сонгогдсон хүмүүс шиг хувцаслаж энэ бүгдийн дээр хайрыг өмсгсөн. Есүсийн адил өөрийгөө хайраар хувцаслаж Бурханд хүндэтгэл алдрыг өргөн түүнээс үлгэр дуурай авцгаая. 1-р Иохан 4:8 дугаар ишлэл. Эс хайрлагч нь Бурхныг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. 1-р Коринт 13:4-7 дугаар ишлэл. Хайр төвчээртэй инэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй, хайр агсгандаггүй, ихрэхдаггүй, зүй бус авиралдаггүй, өөрийнхийг ирдэггүй, зэвүүрхдаггүй, өс хураадаггүй, зүй бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярладаг. Бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. За, сүүлийн ишлэл Колосой 3:12-оос 14 дугаар ишлэл. Тиймээс Бурханаар сонгогдсон ариун хийгээд хайрлагдагсны хувьд та нар өрөвч зүрх, инрэл, даруу дүлгөөн зан, төвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучлж, хэрв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм а гэсэн байна. За өнөөдрийн чимээгөө цагийн үг та бүхнийг босгон байгуулах болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг